Сургалтын агуулгыг Австрали, Монгол Улсын засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй Австрали Монголын эрдэс баялагын салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрийн санхүүжилтээр эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бүс байгуулга боловсруулав. Хүн дээлтэй ажлын байр. 3 дугаар хэсэг. Хүн дээлтэй ажлын байр нь хүнийг хөгшин залуугаар нь хөгжлийн бэрхшээлтэй бэрхшээлгүйгээр нь эсвэл хөл хүнд байгаа эсхээр нь ялгуурлдаггүй. Харин ялгаатай хэрэгцээ шаардлагыг нь харгалзан үзсэн уян хатан нөхцөлтэй байдгийг сургалтын энэ хэсгээс мэдж авнаа. Олон улсын аудитын зөвлөх үйлчилгээний компанийн Монгол дахь салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг санхүүгийн ажилтнаар шалгаруулж авна гэх зарын дагуу эм бүсгүй танилцуулга материалаа цахимаар илгээн ажлын ярилцлагад орж бичгийн шалгалт өгөхөр болжээ. 2016-аас 2017 онд мастрын өмнөх богино хугацааны хөтөлбөрт хамрагдаж Европын улс оронд суралцж байсан учраас англи хэл дээрх ажлын ярилцлага амжилттай давсан байна. Харин санхүүгийн ажилтнанд шаардлагатай мэдлэгүүдийг багтаасан сэтгэхүйн хангалтгүй тун үзүүлжээ. Сургуулаа төгсөөд олон газар ажилд орох хүсэлт гарган ярилцлага өгч байсан ч тэнцээгүй гэх хариу авсаар туршлага хуримтлуулж чадаагүй байлаа. Ажил олгогчийн зүгээс санхүүгийн ажилтнаар авах шаардлага өөрчилж эм бүсгүйг байгууллагын дотоод захиргаа гадаад мэргэжилтний шууд удирдлагад дор туслагаар авч ажилуулахаар шийдснээ мэдэгджээ. Тухайн байгууллага хүний нөөцийн бодлогодоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахар тусгасан ажилтнуудаа ялгаатай байдлыг нь харгалзан сурч хөгжих боломж олгодог байсан нь эм бүсгүйд маш том давуу тал болсон байна. Эм бүсгүйг тухайн байгууллагад ажиллах хугацаанд ажил гэрт нь хүргэж өгөх унааны асуудлыг шийдэж, ариун цэврийн өрөө ашиглалтаас эхлээд бусдын тусламжгүй бие даан ажиллах тухтай орчин нөхцөл бүрдүүлэхэд ч анхаарчээ. Хүний эрх ялгаатай байдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, байгууллагын соёлоороо дамжуулан үйл ажиллагаа, ажилтнуудынхаа харилцаа хандлагад бүрэн шингэсэн нь эм бүсгүйд хамгийн их таалагдсан байна. Ажлын бүтээмж гүйцэтгэлийг сайжруулахын тулд ажилтнуудаа мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх боломж олгодог. Ажлын стресс, сэтгэл гутралаа танин удирдахад зориулсан сургалт, хүний эрхийн асуудлуудыг багтаасан уншиж судлах материал, дүрс бичлэг зэрэг олон төрлийн захим хичээлүүдийг тодорхой давтамжтайгаар албан тушаал үл харгалзан ажлынхаа нэг хэсэг болгон үзэж судлахыг компанийн зүгээс ажилтнуудаа зөвлөдөг байжээ. Энэ нь ажилтан бүрийн оролцоотойгоор хүн дээлтэй ажлын байр бий болгоход эергээр нөлөөлсөн байна. Байгууллагын үнэт зүйл соёл нэр хүнд тогтсон алсын харааг эрхэмлэж тэдгээрийг хэрэгжүүлэхийг хичээдэг хамт олонний хувьд харилцагчтай сэтгэл ханамжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд өндөр чанар гүйцэтгэлтэй байх шаардлага ажилтан бүрдээ тавьдаг байж. Хөгжлийн бэрхшээлтэй эсвэл бэрхшээлгүй байхаас үл хамааран хүн ажил дээрч амьдрал дээрч алдаа гаргадаг. Гаргасан алдааг зөвлөж туслах байдлаар шийддэг нь тухайн байгууллагын бас нэг онцлог соёл. Ажилтнуудын алдаа дутагдлыг багасгах, ойлгуулах, давтахгүй байхад анхаарч албан тушаалын зэргээс үл хамааран бие биедээ тусалж мэдлэг мэдээлэлээ хуваалцдаг нь эм бүсгүйд үнэхээр сайхан байлаа. Энэ нь ажлын бүтээмж, харилцаа, ур чадвар гэх мэт үзүүлэлттэй адилхан жилийн эцэст ажилтнаа үнэлэх бас нэг хэмжүүр болдог байжээ. Олон улсын байгууллагад бүсгүй 3 жил орчим ажиллаад өнөөдөр өөр газар мэдлэг туршлага хуваалцаж байна. Анх ажилд орсон байгууллагынх нь ээлтэй орчин нөхцөл эм бүсгүйд өөртөө итгэлтэй өсөж хөгжих өнөөдрийн боломжийг нээж өгчээ. Энэ түүхэн тухайн компани ажилтан сонгож авахдаа шалгуур үзүүлэлтээ ажил гориглогчийн нөхцөлд тохируулан өөрчилсөн гэхээсээ илүүтэй ажилтан ажил олгогч хоорондын итгэлцэлд тулгуурласан хамтын ажиллагаа бий болгож чадсан сайн жишг юм а. Хүн дээлтэй ажлын байр гэдэг хүн болгон ажиллах боломжтой ажлын байр гэдгээр бол бас том ялгыг оролцсон. За энэ боломж гэдэг нь болохоор тодорхой хэмжээгээр одоо жишээлбэл настай, хөгжлийн бэрхшээлтэй, ялгамжаагүй байдлаар тухайн хүний онцлог тохируулсан ажлын байрыг загварчлах, дизайнлахаас гадна одоо орчин нөхцөл нөөцийг бүрдүүлэх, тэгээд дээрэс нь одоо жишээлбэл тухайн хүнийг сургаж хөгжүүлэх асуудал нь хүртэл ордог байгаа. За бидний жишээн дээр бол одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хэрхэн одоо чиглүүлж сургах замаар тухайн байгууллагын үнд капитал болсон ажилтны нэг хэсэг болгодог гэдэг дээр бол кейс орсон байгаа. За мэдээж магадгүй эрс соёлын салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажилуулах нь бол өөрөө боломжгүй гэж нийтлэг хэвшмэл ойлголтоор бол бид бүхэн үздэг. Гэхдээ мэдээж энийг бол одоо жишээлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өөрт нь тохирсон байдлаар сургаж хөгжүүлээд авчих юм бол
урт хугацааны маш үр дүнтэй хамтын ажиллагаа болдог нь бол бас тодорхой жишээнүүд байгаа учраас сүүлийн үед бол одоо манай уурхаанууд бол бас ч гэж ингээд нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол авч ажилуулах тал дээр бол илүү анхаарч үздэг болсон байгаа нь сайшаалтай байгаамаа. Хүн ажиллаж хөдөлмөрлөх, сурч боловсрох гэх мэт ямар ч үйлдэл хийхдээ оюун санааны төвлөрөл, биеийн хүчний тэнцвэрийн харьцаа 50-50 байж тогтвортой, үр дүнтэй, гүйцэтгэл сайтай байдаг. Энэ харьцаа биеийн хүч 60%, оюун санааны төвлөрөл 40%-тай байхад хэвийн гэж үздэг байна. Харин энэ харьцаа эсрэгээрээ байвал хийж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, бүтээмж муудах, хальших гэх мэт шинж тэмдэг илэрдгийг судалгаагаар тогтоожээ. Хүний сэтгцийн эрүүл мэндэд ажлын орчин, байгууллага, хамт олонны уур амьсгалаас гадна гэр бүл, найз нөхдийн харилцаа, хандлага, нийгэм эдийн засгийн нөхцөл байдал нөлөөлдөг. Тиймээс байгууллага бүр ажилтнуудынхаа эрхийг хүндэтгэж, эрсдлээс хамгаалахын тулд сэтгцийн эрүүл мэндийн тухай хуулийг мөрдөх шаардлагатай юм. Хуульд зааснаар байгууллага 6-гийн 1-д албан ажлын сэтгэл зүйн хэм хэмжээг байгууллагын дотоод дүрм журам хамтын гэрээнд тусхан мөрдөж ажиллах, хамт олонныхон сэтгцийн эрүүл мэндийг дэмжиж чиглэсэн арга хэмжээ зохион байгуулж, тайван ажиллах орчин бүрдүүлэх. Энэ чиглэлээр бусад байгууллагаас зохион байгуулж байгаа нийтийг хамарсан үйл ажиллагаанд хамт олоноо идэвхтэй оролцуулах, дэмжлэг туслалцаа үзүүлэх. 6-гийн 1-2 Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай сэтгцийн эмгэгтэй хүний хууль ёсны төлөөлөгчд дэмжлэг туслалцаа үзүүлэх ажил зохион байгуулах үүрэгтэй байх нэ. Харин Монгол улсын иргэн 6-гийн 2-1-т өөрийн болон бусдын сэтгцийн эрүүл мэндийг эрхэмлэн үзэж, ажиллаж, суралцаж, амьдарч байгаа орчиндөө зөв харилцаа, таатай нөхцөл бүрдүүлэх. 6-гийн 2-2 сэтгцийн эмгэгтэй хүнийг ялгуурлан гадуурхах, гутаан доромжлохыг цээрлэх. 6-гийн 2-3 сэтгцийн эмгэгтэй хүн бие даан амьдрах, нийгмийн амьдралд оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг хүлээжээ. Нэг талаас байгууллага ажилтны сэтгцийн эрүүл мэндэд анхаарсан бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэхээс гадна ажилтан танд өөрийгөө тайвшруулах 5 С-ийн арга хэрэглэхийг зөвлөж байна. Тэдгээр нь өөрийн аюулгүй, тухтай орчин бүрдүүлэх safe zone, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэх self esteem, өөрийгөө халамжлах self care, өөрийгөө ойлгох self understanding, өөрийгөө хүлээн зөвшөөрөх self acceptance. Урлан ойлгох сэтгэл зүйн арга болох арт терапигаар авсан судалгаагаар ажлын ачааллаас шалтгаалж гэр бүл, үр хүүхэддээ цаг зарцуулж чаддаггүй ажилтнуудын сэтгэл зүйд травма буюу эмгэг үүсдгийг олж илрүүлсэн. Энэ нь ажлын бүтээмж төдийгүй ажилтны эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх тул компани зүгээс гэр бүлд ээлтэй бодлого хэрэгжүүлэх шаардлагатай юм. Тэр дундаа бага насны болон хүүхэдтэй эхчүүдэд ажлын байран дээр хүүхдээ хөхүүлэх, сүүгээс саах орчинг тусгаалan бүрдүүлэх, эрэгтэйчүүдэд зориулж сэтгцийн эрүүл мэндийг хамгаалах, өөрийгөө илэрхийлэх боломжтой сургалт зохион байгуулахыг ажил олгогч компани захиргаанд зөвлөж байна. Бие биенийхэн оруулсан хувь нэмрийг үнэлдэг, сайн сайхныхын төлөө санаа тавьдаг, ажлаа хэрхэн гүйцэтгэж байгаа талаар санал бодлоо илэрхийлдэг, эерэг уур амьсгал бүхий орчин багийн сэтгэл зүйн аюулгүй байдлын хамгийн чухал хөшүүрэг болохыг олон улсын Маккензи хүрээлэн судалгаагаар тогтоожээ. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ерөнхий баг хурлаас хүн бүр хүчирхийлэл дарамтаас ангид хөдөлмөр эрхлэх эрхтэйг хүлээн зөвшөөрч 190 конвенц баталжээ. Хөдөлмөрийн ертөнцид гарч буй хүчирхийлэл дарамт нь нэг талаас хүний эрхийн ноцтой зөрчил, нөгөө талаас хөдөлмөрийн шударга зарчим тэгш боломжийг үгүй хийдэг, хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй зүйл. Хөдөлмөрийн харилцаанд хүчирхийлэл дарамт учруулах нь хүний сэтгэл зүй, бие махбод, эрүүл мэнд, нэр төр, гэр бүл, нийгмийн харилцаанд нөлөөлөд зогсохгүй. Төр хувийн хвшлийн үйлчилгээний чанар, хүртээмж, ялангуяа эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх, үлдэх, албан тушаал твших тэгш боломжийг хаан боогдуулж байж болзошгүй юм. Тиймээс олон улсын хөдөлмөрийн байгууллага хөдөлмөрийн ертөнцийн хүчирхийлэл дарамтаас сэргийлэхийн тулд хүн бүр хамтран ажиллах хэрэгтэйг уриалж, хүн хүнээ харилцан хүндэтгэхэд чиглэсэн тодорхой санал санаачлаг гаргажээ.
Таны ажиллаж буй орчинд бие махбодын, сэтгэл зүйн, бэлгийн болон эдийн засгийн хохирол учруулах зорилготой сөрөг үр дагаварт хүргэх ганц удаа тохиолдож байгаа эсвэл олон давтагдж байгаа эсхээс үл хамааран хизээж хүлээн зөвшөөрч болохгүй зохисгүй зан үйл үйлдэлийг ажлын байрны дарамт гэнэ. Ажил олгогчийн зүгээс альва хүчирхийлэл, дарамтын сэтгэл зүйд нөлөөлөх нөлөөллийг тооцсон үзэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй. Тиймээс зөвхөн ажлын байраар хязгаарлалгүй ажлын явц, ажилтай холбоотой эсвэл түүнээс үүдэн гарсан хөдөлмөрийн ертөнцид гарч буй хүчирхийлэл, дарамтандж анхаарал хандуулах шаардлагатай юм. Тухайлбал ажлын байранд, түүний дотор ажлын байран дахь нийтийн болон хувийн орон зайд, ажилтан цалин авдаг хэсэг, амралт, эсвэл хоолны завсарлагаагаар, ариун цэврийн, угаалгын, хувцас солих өрөө ашиглах явцад, ажилтай холбоотой томилолт, аялал, сургалт, арга хэмжээ, эсвэл нийтийн арга хэмжээний үеэр ажлын уулзалт, мэдээлэл, харилцаа холбооны технологиор дамжуулан ажил олгогчоос олгосон байранд ажилдаа ирж буцах үед тохиолдсон бүхий л дарамт хүчирхийлэл нь ажлын байрны дарамт хүчирхийлэлд хамаарна. Уурхайчид хуучинсаг, хэвшмэл үзэл хандлагаар нэгнийгээ тоглоом шоглоомоор илтгэлдэг нь ажлын байрны дарамт хүчирхийллийн нэг хэлбэр гэдгийг ч хүлээн зөвшөөрөх цаг болсон. Үүнийг арилгахын тулд ажил олгогчийн зүгээс байгууллагын соёлдоо журамлан зохицуулах байдлаар нийгмийн дэг жаяг бий болгох нь чухал юм. За ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийг бол одоо яг ажилтны бие хэл сэтгэлийн түвшинд нь олгож авч үзэх ёстой. Нэгэн уурхайн жишээгээр үзэх юм бол яг ажилтнуудын дадал зуршилтай холбоотой, мөн хоолтой холбоотой, хөдөлгөөнтэй холбоотой асуудлуудыг бол эрүүл ургаач хөтөлбөртөө жишээлбэл тусгаж ирсэн байдаг. Үүн дээр нэмээд гол анхаарах асуудал бол сэтгцийн эрүүл мэндийн асуудал байгаа. За сэтгцийн эрүүл мэнд буюу одоо жишээлбэл тодорхой ажилтнуудын одоо уур бухимдалтай байгаа юм уу, хүний эрхийн зөрчил үүсгэх шалтгаан болдог байгаа. Тэгэхээр ажилтнуудад зориулсан энэ сэтгцийн эрүүл мэндийн эрүүл уурхайчин хөтөлбөр гэсэн бие хэл сэтгэлд нь одоо хандсан хөтөлбөрийг цогцоор нь авч үзчихэж энэ ажилтны бол тодорхой бүтэмж гол гарах юм. Бид бүхний одоо тойм судалгаагаар харахад бол ажилтнуудын сэтгцийн эрүүл мэндийн асуудал бол маш их орхигдсон байт юм байна. Үүнээс болж бол одоо ажилтнууд бол ажлаас халшрах хам шинж бол одоо маш их илэрж байгаа асуудал байгаа. Цогц хөтөлбөрөөр шийдэхээс гадна магадгүй одоо жишээлбэл та тухайн ажилтнандаа зориулаад ажлын нэг өдрийг цалинтай чөлөөгөөр өөрийгөө танин мэдэх сэтгэл зүйчтэй ажиллах боломжийг гаргаж өгч бас энэ асуудлыг шийдэх боломжтой байгаамаа. За мөн орхигдох гэдэг нэг асуудал бол арга гэрийн тэнцвэрийн асуудал байгаа. За рострын буюу одоо часаар ажиллаж байгаа ажилтнуудын хувьд бол эцэг эхчүүдийн үүргээ дутуу биелүүлсэн гэдэг одоо бас тодорхой сэтгэл зүйд нөлөөлөх хүч хэмжээний юмнууд бол бас бид бүхний сэтгэл зүйн судалгааны судалгаагаар бол илэрж исэн. Арга гэртээ үр хүүхдүүдэд цаг зарцуулж авах чадахгүй байгаа байдалд нь бол бас яг компани захиргаанаас бол анхаарч үзээд арга гэрт нь хандсан тодорхой хөтөлбөрүүдийг бол хийхийг зөвлөдөг. Үүний хүрээнд бол гэр бүл ээлтэй бодлогыг авч ээж энэ бол өөрөө цогцоороо шийдэгдэнэ. Та бүхэн мэдж байгаа дэлхийн гэр бүлийн өдөр бол 5 сарын 15 байдаг. Магадгүй одоо жишээ часаагаар ажиллах боломжгүй байгууллагууд уурхаанууд дээр бол одоо жишээлбэл гэр бүлийнх нь хүмүүсүүдийг тухайн уурхаан ажилчдын ажиллах орчин нөхцөлтэй танилцуулах маягаар бол одоо гэр бүлийн баярыг бол хамтын байдлаар тэмдэглэдэг бол яг часаагаар ажиллаж байгаа ажилтнуудын хувьд бол одоо жишээл гэр бүлийн баярыг бол өөр тэмдэглэх тийм аргачлалтай бол байж болно. Тэгэхээр гол нь бол гэр бүл дээлтэй гэр бүлийн бодлогыг илүү хүүхдэд чиглэсэн байдлаар биднээс одоо тооцож хөтөлбөр хэлбэрээр илүү үр дүнтэй хэрэгжүүлэх, үйл явцдаа тусах байдлаар хэрэгжүүлэх нь бол эргээд нөгөө байгууллагын бүтээмжид ажилтнуудын одоо сэтгэл зүй тогтвортой байснаар эргээд нөгөө бүтээмж гарах үндэс болж байгаамаа. Уул уурхай нэгэн компани нь эмэгтэй ажилтнуудын нөхөн үржихийн эрүүл мэндийн ялгаатай хэрэгцээг харгалзан үзэж, гендерийн мэдрэмжтэй тусгайлсан бодлого хэрэгжүүлж буй сайн жишээ дурдъя. Хөл хүнд ажилтны бие махбодын онцлогт тохирсон хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангах, ажлын байрны орчин нөхцөлийг нь анхаарч үзэх, ажлын автобусанд тусгай суудлага гаргах, жирэмсний сүүлийн саруудад тохирох хэсэгт шилжүүлэн ажилуулах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Энэ бодлогын үр дүнд 1 жилийн хугацаанд 50 гаруй эмэгтэй өөрийн биеийн хэлбэрт тохирсон хувцас хамгааллын хэрэгслээр хангаgjээ. Эмэгтэй ажилтан бие давхар байх үедээ нөхөн үржихийн эрүүл мэндийг хамгаалуулж, хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангуулж буй салбарын бусад байгууллагт үлгэр жишээ болох үз туршлага юм.
Ажил олгогчийн зүгээс зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоо арга хэрэгсэл бий болгосноор ажлын байранд хүн хоорондын харилцаанд үүсэж буй асуудлуудыг олж илрүүлэх, зөрчлийг бууруулах, арилгахад бодитоор нөлөөлнө. Зөрчигдсөн эрхийг сэргээх тогтолцоо нь бие даасан, хараат бус, хууль ёсны шударга ашиглахад хялбар, ойлгомжтой, урьдчилан сэргийлэх ил тод байх шаардлагатай. Тухайлбал гомдол мэдээлэл хүлээж авах, шүгэл үлээгчийг дэмжих утас ажилуулах, үйлдвэрчний эвлэлтэд байгуулдаг хамтын гэрээнд тусгах, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, ажилтнуудыг сонсох гэх мэт. Оюу толгой компанийн хувьд ажилтны дуу хоолойг сонсох хөтөлбөр Talk to Peggy утсаар гомдол санал хүлээж авах зэрэг арга хэмжээ авч хэрэгжүүлдэг байна. Хүн дээлтэй ажлын байр гэдэг нь нэг талаас эрүүл, аюулгүй, тав тухтай орчин нөхцөлд дуртай ажлаа урам зоригтой хийж гүйцэтгээд хангалттай цалин урамшуулал авах тухай мэт боловч нөгөө талаас ажилтны сурч хөгжих, бүтээх, өөрийгөө илэрхийлэх, хамтрах, ойлголцох хэрэгцээг хангасан харилцан үр өгөөжтэй хамтын ажиллагаа болохыг энэ удаагийн сургалтаас мэдэж авлаа. Дараа уулзъя, баяртай. Сургалтын агуулгыг Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага боловсруулав.